Оройн мэдрэг үзэгчдээ PB телевизээс бэлтгэн хүргэдэг урлагийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийнхөө дугаарт та бүхэндээ залуу уран бүтээлч Ариун Байгалийн бие даасан үзэсгэлэн болон хамтарсан үзэсгэлэнг төлөөлөх гэж байна. Ингээд уран бүтээлчтэйгээ уулзцгаая. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танай телевизийн хамтарч гисэн өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өнөөдрийнхөө үзэсгэлэнийхээ талаар хоёулаа цэгцлэгцээ үзэж байгаа үзэгчдээ төлөөлөл л да. За энэ үзэсгэлэн болохоор манай ангийн 5 охин багштайгаа альмаа зураач гэдэг манай багш ахгүй. Тэгээ багштайгаа хамтарч гаргаж байгаа. Өөрийнхөө талаар үзэгчтэй хоёулаа товчхон танилцуулъя. За би чи 2007 онд төрөлх хурлын дээд сургуулийн уран зургийн ангийг Скамбал төгшөө ангид элсэж ороод 11 онд төгссөн. Тэгээ одоо яг чөлөөт уран бүтээлчээр явж байгаа. Тэгээд сая энэ үзэсгэлэн бол багштайгаа манай туслах гэхгүй манай багшийн ихнэр нахгүй айлмаа багш. Тэгээд хоёулаа манай ангийг дааж авсан анхны төгсөлтөнд бид нар тэгээд багштайгаа хамтарч гаргахаар Синдан октоудараа гаргана гэдэг ерөнхийдөө бол жилийн өмнөөс ярьжсэн. Тэгээд гаргаж аваа үзэсгэлэн. Үзэсгэлэнд ер нь таны хэр олон бүтээлүүд тавигдсан байгаа вэ? Үзэсгэлэн миний 8 зураг байгаа. Хамгийн анхны уран бүтээлч гэх юм бол ямар зураг зурж байсан бэ? За зураг гэхээр нэг цэцэг зурж исэн санагдчихээн. Яг тэгтээ нэг дүрслэгт орсноос хойш үзэсгэлэнд анх өгчээсэн зураг гэх юм бол Алтан биер гэж залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн болдог жил болгон. Тэрэнд нэг цэцэг зурж өгчээсэн санагдчихээн. Одоо л сайн санахгүй байна. Тэрнээс ч хойш зөндөө олон жил болж байгаа юм чи тээ. Уран бүтээлийн хувьд гэх юм бол хамтарсан үзэсгэлэн гэж байгаа. Би дас үзэсгэлэн гаргаж ирсэн нөө хэддэг удаага уран бүтээлчтэй хамтарч үзэсгэлэн гаргаж ирсэн. Яг хамтарсан үзэсгэлэн гэх юм бол анх удаага гаргаж байгаа. Ер нь гэхдээ би дас үзэсгэлэн гэсэн одоохондоо арай гаргаж эхлэх байгаа л та. Гэхдээ Монголын урчуудын хөвлийн орноос зохион байгуулдаг үзэсгэлэнгүүд бол 2008 оноос эхлээд бол байнга жил болгон оролцож байсан. Тийм. Ер нь бол би дас үзэсгэлэн гаргах байх тий. Тийм гаргана л гэж бодож байгаа шүү дээ. За илүү үзэгчтэй тэгвэл уран бүтээлээ танилцуулъя л да. Энэ арт байгаа бүтээл байна. Эзэнгүүдэл гэсэн нэртэй бүтээл байна. Энэ зураг ер нь жоохон тийм дал дотох санаатай аж гэх юм уу жоохон тийм нэг шүүмжлэл реалист талыг харуулсан. Тийм нийгмийн амьдралыг ер нь тийм шүүмжлэлсэн талаасаа харуулахыг зорьсон тийм зураг байгаа. Тэгээд нэр нь хүртэл эзэнгүүдэл гээд одоо энэ Монголын өнөөгийн байдлыг ер нь жоохон үзүүлэхийг зорьсон. Яг ингээ хүн болгоны нүдэнд нэг айгу годамжаар ингээл бид нар яваач нэг ингээл хүүхдүүд ээж идэж нэг ингээл сав тавьсан. Тэр байдлыг үзүүлэхийг зорьсон. Монголын өнөөгийн байдал нэг иймэрхүү болчих гээд биш. Ер нь болоод биш үү? Ирээдүйд ч гэсэн энийг жоохон анхаараач гэсэн талаас л үзүүлэхийг зорьсон. Ер нь шүүмжилсэн хандлагатай уран зураг байна гэж ойлгож байна. Тийм, миний зургууд бол нэг 3 зургийн ч баг иймэрхүү өнгөстэй байгаа. Шүүмжлэл талын. Энэ бүтээлийг ер нь та харсныхаа үндсэндээ шууд зургаагүй харчаад хамгийн сүүлд дараа нь очиод урлан дээрээ зурсан. Ер нь бол судалгаа мэдээж хэрэг хийн л дээ ямар зураг судалгаагүй зурна гэж байхгүй. Өөрөө явж судалгаа хийн тэгээл бодож баяжуулна өшөө ингүүл зүгээр юм байна гэл нэг тэгж судалгаа хийсний үндсэн дээр л зурна л та. За дараагийн бүтээл хоёлаа үзэгчтэй үзүүлээ л да. Дараагийн бүтээл маань миний дараагийн зураг бүтээл болохоор энэ Блэдчин байгаа бүжигчин гэдэг нэртэй. Тэгээд Блэдчин үнийг яг бүжиглж байгаагаас ихээс илүү энгийн сууж байгаа тийм намлаг төрхийг гаргахыг зорьсон. Тэгээд яг тоглолтын дараах ч юм тийм байдлаар зурсан байгаа. Гэрлийн эсрэг. Тийм. Энэ бол алдартай зураачтай гэх юм бол Франц нэр зураач Эдвард Дигаг бүжигчдийг зурдаг шүү дээ тий. Алдартай дэлхийн уран бүтээлчдийн амжилтын түүх мөхөөс та юу авдгүү судалгаа хийдгүү. Мэдээж хэрэг судалгаа энэ төр бол хийн л дээ. Тэгээ өөртөөгөө төстэй маневртэй ч юм уу тийм хүмүүс Орсын зураач төлөвх надад таалагддаг реалист өнгөс тэгээ бичлэлт тэгээ ирсэн бид нар айгуус сайн санагдаад байдیں۔ Зураачид ер нь хосолсон мэрэгчлээ байдаг шүү дээ. Таны хувьд юм бол зураачаас өөр бас мэрэгчл сонирхдаг уу? Би яг одоохон тэгсэн ер нь бол сонирхол бол байна л да. Яг мэрэгчлийн бас фото зурагч юм болох сонирхолтой ер нь одоо их хэлэх гээл үзэж байна. Энэхүү уран бүтээлийг одоо туурахад хэрэг хугацаа шаардагдсан бэ? Хамгийн удаан зурагдсан бүтээл тань гэх юм бол энд нэх удаагүйс зүгээр эсгээ зэнийг өдөр сууж гаргацсан шүү дээ. Яг гинт толгой зарж ирэл ингээл зурчмаар юм санагдал. Тэгээ жоохон юунд нэг тосон будагч өөрөө нэг хатах чанар нэг удаан 2-3 хоног болж чаддаг. Ер нь бол нэг 14 хоног зурсан нэг л. Ер нь хэрэг хугацаанд хэдэн цагт юм өглөө зарим хүмүүс ч өглөө уран бүтээлээ төрөвн, зарим нь орой болохоор онгодноорч гинт уран бүтээл төрөгдөг шүү дээ. Таны хувьд юм бол би орой л ирэн зурд юм дөө. Тэгээ орой голцоо зургуудад зурд. За дараагийн бүтээл маань бас эмэгтэй хүний
бие галбирыг гаргасан бүтээл байна л да. За энэ хүү бүтээл маань бас эмэгтэй хүний гоо сайхныг харуулсан бүтээл байна. Цаг хугацааны эргүүлэг гэсэн нэртэй бүтээл байна л да. Энэ бүтээл маань болохоор бас цаг хугацааны эргүүлэг гэж нэрлэсний учир нь яагаад гэвэл хүн болгон цаг хугацаа өөрөөр ирдэг шүү дээ. Тэр бол тэрийг харуулахын тулд тэгээд оногцсон тэрхүү цаг хугацаанд та хэр их зүйлийг хийж амжих вэ гэсэн утга санааг илэрхийлж зурсан. Тийм зураг байгаа. Тэгээд зургаа яагаад эмэгтэй өнөр төсөлсөн юм бэ гэвэл урлагийн бүтээлээр эмэгтэй өнөр төсөөлөгддөг шүү дээ. Яагаад чинь гой сайхан талаасаа ч тэр юм уу те. Тэр байдлаараа гол дүрийнхэн бадрыг бол эмэгтэй өнөр сонгоод тэгээд 9 цаг байгаагийн учир нь гэх юм бол урсан өнгөрч байгаа цаг хугацааг ч юм уу хий тийм эмэгтэй өнгөрөөгөөч гэх тийм. Усан дотор байгаа хгүй эмэгтэй маань өөрөө тэр байдлаар зурсан. Тэгээд цагийн зүүнээс барьсан байгаа нь цаг хугацаадаа нэгсэнд бас тэмцэлтэж байгаа тэр байдлыг харуулахыг зорьсон байна. Ер нь таны доторх ертөнц зөр аялах юм бол ариун байгаль гэдэг хүн ямар хүн бэ? Тийм нэлийн зөөлөн тэгээд нэлийн бодлого ширангуул ахаа да. Тэгж л боддоо шүү дээ. Уран бүтээлээс чи харах юм бол өвчлэн эмэгтэй хүнийг бараан өнгөнүүд их бас орсон байна л да. Яагаад ч юм зуржаал нэг тийм бараан өнгөрөл орчоод идэв ш. Тэгээ манай өгч чинь өөрөө бас тийм Исган болд гэд бөө зурдаг хүмүүс аягаасаа мэддэг. Тэгээд нэлээ хүнд даацтай зургуудыг зурдаг бас бараан өнгөтэй бас багшийн нөлөө ээж магадгүй энэ дээр. Сэдвүүд гэх юм бол та ямар сэдвийг голчлон авч үздэг вэ? Хөвчлэн эмэгтэйчүүдийг зурдаг ч юм уу? Тий. Сэдвийн хувьд гэх юм бол би голцоо эмэгтэйчүүд тэгээд нийгмийн амьдралын тухай ч юм уу. Ер нь тухайн үедээ яг надад юу зурмаар санагдчихээн тэрийг л зурна. Одоохондоо бол залуу хүчрээс ямар нэгэн хэв маяг урсгалд бол баригдахыг хүсдэг. Тийм болохоор яг толгойд орж ирснээрээ л зурхыг боддог. Энэ манай хоёр эгчийн хоёр хүүхэд тахгүй. Тэгээд энэ хоёр дүүгээ зурсан. Эгчтэй хэлэлгөө зурсан юм аа. Тэгээд саяхан үзэсгэлэнгийн нийтлэлд телевизээр гарсан чи харсан байлээ. Хүүшээ зурсан юм манай хоёр хүүхдийг гээд тийчээсэн. Тэгээд яг хоёр дүүгээ ер нь зураад авчвал дараа нь дурсгалтай юм болов гэд нэг их юм бодлого зурсан л да яг дараа нь дурсгалтай гэсэн үднэс л зүгээр зурсан. Үзэсгэлэнт ер нь таны хэдэн онд гарсан бүтээлүүд гарсан байгаа юу? Сүүлийн үед гарсан бүтээлүүд гарсан байгаа юу? Тий, ер нь дандаа сүүл зурсан зургууд л байгаа да бүтээлүүдээс тий. Нэг 10 онд зурж исэн нэг зураг байгаа. Тэгээ өмнө зурсан зургуудаа зэрэг зарагдсан болохоор тавигдаагүй. Зураачдад хамгийн хайртай бүтээл гэж байдаг шүү дээ. Таны хувьд гэх юм бол одоо яг зургуудаас их юм бол тэр цааталтайгаа зураг байгаа тий. Одоо энэ удаагийн үзэсгэлэнд миний одоо хамгийн өөрт таалагдсан хайртай бүтээл гэх юм бол энэ манай дүүгийн зураг байгаа. Сэтгүүрийн бүтээл дээрээс нь охин. Тэгээд яагаад хайртай юм бэ гэхээр энэ байшин цуслангийн байшин гэж байгаа байхгүй юу? Энэ цуслангийн байшин маань бол манай эмээ өвөгийн байшин. Тийм болохоор багаасаа тэнд өссөн учраас бас дүү маань энд өсчээ. Тийм болохоор амар дуртай энэ зургаанда. Тэгээд мэдээж бас зүгээр нэг байшин туслангийн байшин гэсээр байшинг бол гадна талаас нь хүмүүс зурдаг шүү дээ. Яагаад ч юм гадна талаас нь татгшаа хүний харуулцаа арай жоохон өөр байдлаараас зохиомж авцрахыг бодсон байгаа. Тэгээд чинь яг туслангийн энэ байшинд бол миний бас багнаас өнгөрсөн. Тийм болохоор хайртай энэ зурганда. Уран бүтээлч хүмүүсийн зургийг хараад бас шүүмжилж зөвлөгөө өгдөг хүмүүс байдаг шүү дээ, тий. Энэ гэх юм бол зөвлөгөө гэх юм бол гэр бүлийнхнээс ч бас уран зураг сонирхдаг хүн байдаг. Гэр бүлийнхнээс гэх юм бол манай аав зурдаг байсан. Тэгээд ер нь бол зургийн аюустай хүмүүс байд юм аа. Манай гэр бүлийнхэн. Тий. Ер нь бол чиглэлийн хувьд бас адилхан уу? Чиглэл яг зураачд бол яг биш зүгээр ер нь бол зүгээр гарын эвдүүтэй хүмүүс ээ. За энэ хүү бүтээл маань зүүд гэсэн нэртэй бүтээл байна л да. Бус зургуудаа бодвол бас өөр мэт бүтээл байна. Миний зургуудаас арай өнгөний хувьд ч тий хамгийн гэгэл өнгөнд орсон байна л да. Тий ер нь нэг жоох эмхтэй хүн учраас бас нэг яагаад өөр юм хийж болохгүй гэж дандаа л бараан тийм зүйлүүдийг бас зурмааргүй санагдаад тэгээд нэг өнгөлөг зураг зуръя гэж бодсон аахгүй юу. Тэгээд зүгүүдгээ зургаа ягаад ч юм өглөө гинт толгойд орж ирсэн. Яг нөгөө сэрснээ дараа ч юм уу гинт ингээл нэг нисэж байгаа ч юм уу тийм хүний тухай зуръя гэж бодоод зурсан байгаа да. Зүг тэгээд далавчин одоо онцлог хувцсан ингээд юу болоод шуу болоод хараацаа болоод нисэж байгаа. Тэгээд мэдээж хэрэг цаадалт зүгүүд гэж юм чинь хийсэн хоосон орон зай штэ тий. Тэрийг харуулахыг зорьсон нэлээд тийм эрчимтэй хөдөлгөөнтэй эргүүлэхтэй тэр байдлаар тийм байдлаар л зурсан байгаа да. Бас энэ шуудыг дүрсэлсэн бас гоё гэж. Тэгсэн мөртлөө бас цаанаасаа тойр хэлбэртэй юм шиг. Тий, эргүүлэхтэй. Тий. Тэр мэдээж зүуд ч өөрөө хоосон орон зай хүний гарт баригддаг зөвхөн толгой оюун санаанд л үүсдэг зүйл шүү дээ. Тэр утгаар нь зурхыг хичээсэн. Бас
нүд нь анастай болохоор зүүдэлж байгаа. Тийм хүн бүсгүй маань царай болохоор айгүй амгалан тийм тайван байгаа зү тийм. Энэ бол хүмүүсийн царай зуртаа та өөрөө төсөөлж зурдаг уу? Тэжлэлийн бодит байдалд байдгүй хүн. Тийм байдгүй төсөөлж зур мэдээч хэрэг нөгөө нэг сургууль сурсан юм чи мэдээч хэрэг бас хүний бие харьцаа ямар ах уу нүүр царайны үед ямар ах уу гэж мэддэг болчихно шүү дээ. Тэр утгаараа яг зохиомжл дөрүүдж байгаа. Мэдээч хэрэг натураас бас харсан зүйлүүд бол байгаа. Урлагийн нэвтрүүлгээрээ та бүхэндээ залуу уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэн болоод хамтарсан уран бүтээлийг төлөвлөдөг билээ. Ингээд залуу уран бүтээлч Ариун Байгальтай ажлын өндөр амжилтыг бас хүсье. За баярлалаа. Танай нэвтрүүлгийн хамт олонч гэсэн ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээ нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Дэлхийд дахинд нэр алдраа дуусгаж, алдартай уран бүтээл гаргаж байсан зураачдын намтар уран бүтээлийг та бүхэндээ цуврал болгон хүргэдэг билээ. Өнөөдрийнхөө дугаарт та бүхэндээ бүжигчин бүсгүйчүүдийг хааж таашаал аван уран бүтээлээ төрөгдөг байсан Францын нэрт зураач Эдгар Дегагийн уран бүтээлийг тойлуулъя. Францын алдар зураач, импрессионист уусгалын төлөөлөгчдийн нэг Эдгар Жермен Элиер Дега хожим нь Эдгар Дегагийн амьдрал уран бүтээлийг танилцуулж байна. Эдгар Дега 1834 оны 7 сарын 19-нд Парис хотод язгууртан гаралтай баян чинээлэг Огюст де Гагагийн гэрт анхны хүүхэд нь болж мэндэлжээ. Зураачийн эцэг Огюст Дега өөрийн эцэг Рене Элиер Дегагийн Италид байгуулсан банкны Франц дахь салбарыг удирддаг байлаа. Эдгар Дегагийн өвөө Рене Элиер Дега Францын хувьсгалын үеэр Итали руу дөрвсөн ажээ. Дега бага наснаасаа зураг зурах дуртай байсан тул эцэг нь тэрнийг хуульж болохыг зорж байсан ч чинээлэг айлын хүү Дега зураг зурж л цагийг өнгөрөөдөг байлаа. Мөнгө нэг их чухал байгаагүй тул зураг зарахыг зориг болгоулгүй бүтээл бүр дээрээ сайтар ажиллаж онц санагдаагүй бол дахин зурдаг байж. 20 настайдаа Дега тэр үедээ алдартай байсан зураач Ламотод шаваржээ. Ламот агуу Энгрийн шав байсан юм. Дега зураач Никол Бусьен, Ганс Гольпи нарын шүтэн биширдэг байсан тул Луврын музейд байдаг гэдний зургуудыг ялгахын аргагүй хөлбөрлөн зурдаг байлаа. Дега Италид байдаг эцгийнхээ хамаатнууд дээрээ зочлохдоо Италийн сэргэн мандалтын үеийн зураачдын бүтээлүүдтэй танилцах боломжтой боллоо. Дегагийн сонирхлыг эрдний Италийн нэрт мастерууд болго Мантиня, Беллини, Герландау, Дожота нарын бүтээлүүд анхаарлыг нь татдаг байж. 19-р зууны 60-аад онд Дега Парист өөрийн урлангаа нийлээ. Тэрний уран бүтээлийн эхэн үеийн гол баримталдаг чиглэл нь хөрөг зураг байсан бөгөөд түүхэн зургуудад анхаарлаа төвлөрүүлдэг байлаа. 1862 онд Эдуард Манетэй танилцсан нь Дегаг хожим импрессионист бүлгэн болсон хэсэг залуу зураачдын игнэнд ороход хүргэжээ. Тэрээр Европ зураачдаас бүжгэн жүжигийг цоо шинээр харсан анхны хүн. Зураачийн уран бүтээлд бүжгэн жүжигийн сэдвтэй маш олон зураг байдаг. Тэрнийг нэгч госол бүжигчин бүсгүүчүүдээс хайр сэтгэлийн холбоотой байгаагүй гэдэг. Зөвхөн бүжгэн жүжигийг л биширсэн байлаа. Дега нэгэн удаа хэлэхдээ биеийн угааж буй эмэгтэйчүүдийг зурах нь цоочны нүхээр харахтай адил гэсэн гэдэг. Тэрээр зинхэр бүжигчдийг цоочны нүхээр олж харсан мэт зуржээ.
Дэга нэг ч эмэгтэйн тухай ярьж байгаагүй гэдэг бөгөөд зарим судлаачид тэрнийг эмэгтэй хүнтэй ойртож биш харж тайшаал авдаг байсан гэдэг дүгнэлт хүрсэн ч бий. Импрессионистууд гэрэлд илүү анхаардаг байсан бол Дэга хөдөлгөөнд анхаарлаа хандуулдаг байжээ. Дайны дараа 1871 онд Дэга Англи, Америк нэгдсэн улсаар аялжээ. 1873 онд Парист эргэн ирсэн юм. Энэ үе тэрний амьдралын хамгийн хэцүү үеуд байлаа. Эцэг нь Биржид их хэмжээний хөрөнгө оруулан алдаж маш их өр шир үлдээн насан үед болжээ. Гэр бүлийнхээ нэр хүндийг авч үлдэхийн тулд Дэга өөрт үлдээсэн өв хөрөнгөн өгсөн ч хангалтгүй байсан тул байшин болон эцгийнхээ эртний нэрт маструудын зургийн цуглуулгыг бүгдийг заржээ. Энэ үеэс л эхлэн Дэга өөрийн бүтээлүүдийг зарах тухай бодлоо. Импрессионист зураачтай нөхөрлөдөг байсан нь 1874-өөс 86 онд импрессионист зураачдын үзэсгэлэн худалдаа бүрд алгасгалгүй оролцдог байжээ. Эцгийг нас барснаас хойшох санхүүгийн хямралд Дэгаг олон жилийн турш сэтгэлийн хүнд дарамтанд байлгажээ. 1880 онд Дэга Парисын урлагт нэр хүндтэй олон танигдах болж эхэлсэн юм. 1860 оноос Дэгагийн хараа нь баг багаар муудаж байсан ч 1882 оноос хараа нь огцом муудаж эхэллээ. Зураач баримл руу анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд сэдв нь мөнлөг бүжигчин бүсгүүчүүд болон уралдааны мөрд байлаа. Харин зургаан аль болох шохон пастилаар зурж байлаа. Зураачийн сүүлийн бүтээлүүдэд маш ойроос харсан юм шиг зураг ихээр ажиглагдах болжээ. Эдгар Дэга 83 наснда 1917 оны 9-р сарын 27-нд Парис хотод насан үед болжээ. Уран зураг сонирхдаг, уран зурагт хайртай хүмүүстэй зориулж та бүхэндээ залуу уран бүтээлч Даваа Нэмийн цуврал хичээлийг хүргэдэг. Ингээд бүгдээрээ хичээлээ хүлээн авч үзсэн үү? За та бүхэндээ одоо өнөөдөр болохоор түрүүчийн хичээл дээр болохоор одоо таталбар зураг хэрхэн зурхыг бол одоо үзүүлсэн. За одоо болохоор зарвсонг гэж юу вэ гэдгийг одоо та бүхэндээ зурж үзүүлье. За ерөнхийд нь бол мэдээж одоо бас баримжаагаа аваад форматн дээр одоо ингээд зураг болгоно. Натур харж гал. За ерөнхий харьцаагаа аваад за таталбар бол одоо маш богинохон хугацаанд татдаг штэ тий. Одоо тухайн тэр юуны донжийг гаргаад татдаг болвол за зарвсан гэх тэр юу гэдэг юм бэ гэхээр нөгөө таталбараас бол одоо хамаагүй одоо нарийн болно гэсэн үг. За жоох ажиллагаатай тий штринг тавигдаад одоо бас нэг өөрөөр хэлбэл бараг л хар зураг урах одоо болж ирнэ гэсэн үг шүү дээ. За харандааг бол одоо та бүхэн одоо бас маш гоё тийм зөв эзэмших хэрэгтэй. Буруу одоо бас барьж зурж өмөрөх юм бол бас хэцүү байдаг. За мөн харандааны төрлүүд дотроо айгүй олон төрөлтэй байдаг. Харандаа өөрөө олон төрөлтэй байдаг. Тийм учраас ер нь ихэвчлэн юм таталбар нобросог одоо энэ зарвисокийг бол одоо зөөлөн балтай харандаагаар татах бол маш тохиромжтой байдаг. 5V, 6V, 7-8V ч юм уу тий. Ийм зөөлөн балтай харандаагаар татах бол маш тохиромжтой байдаг. Тэгэхээр та бүхэн бол одоо харандаагаа одоо бас маш зөв сонгож зураг зурах хэрэгтэй.
харц яг нэг цэг рүүгээ одоо хардаг байгаа. Натур бол за ерөнхий одоо ингээ харьцаагаа тий бүдгээ одоо ерөнхий тэмдэглэгээ хийж одоо ингээ гаргаад жоохон наривчлаа явна. За үзэгч та бүхэн бол одоо ерөнхийдөө юм даталбар Нобровскийг Заримсонкийг хийж явахдаа бол тухайн одоо яг юу зурх уу гэдгээ бас сайн бодож мөн зурж байгаа энэ зүйлээ гэвэл одоо сайн ойлгож тий Нобион форум тэр бүгдийг сайн ажиж одоо ингэж зурх хэрэгтэй байдаг. Ерөнхийд нь одоо уруул те хамар нүдэтрээ бол ингээ ерөнхийд нь тэмдэглэл чинь. За тэмдэглэгээ маш сайн зөв хийсний үндсэн дээрс л одоо гэрэл сүдрийн гоё ялгааг нь гоё гаргаад өгдөг. За одоо ингээд нүднийх нь одоо тий аяга нүдний дотор одоо ерөнхийд нь жоохон гүйцэтгэл нь хийхэд за энэ өөрийгөө ингээд зурулж байгаа тохиолдолд бол одоо ингээд сууж зурулж байгаа тохиолдолд бол манай монголчууд одоо бас зарим нэг хүмүүс жоохон буруугаар ойлгодог. Та бүхэн бол одоо яг өөрөө яг ингээд өөрсдөө бол ялангуяа одоо нас урсныхон дараа биш одоо амьд байхдаа бол өөрсдөө та бүхэн зурулж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энийг жоохон бас буруугаар ойлгодог хүмүүс. Тийм учраас та бүхэн бол гэртээ одоо тий ээж авах эгч нарыг бол зурх бол бүрэн боломжтой байдаг. За энд бол нэг санаа зовоодох юм бол ерөөсөө байхгүй. Нүдийг бол тэ ерөнхийд нь дотор талын хараа гэвэл одоо ерөнхийд нь тэмдэглээл ангил гаргаад ирнэ. Жохон хараалуулаад. За харандааг бол одоо маш харандаагаар бол одоо янз бүрийн ажиллагаа гарч ирдэг. Энэ дэр бол энийг зурж яхад бол ажиллагааг бол одоо хүн бүр одоо өөрсдөөс нь шалтгаалдаг тий одоо би штриктэй ажилласан ч болно, штрик хийхгүй үрэлттэй ажилласан ч болно. Аль эсвэл одоо үзэг балаа арч юм уу, аль эсвэл тий сангийн
нүүрс шохоогоор ч юм уу юугаар ч ажиллаж болно. Зургийг бол зурхтаа бол за мөн гэрэл одоо хаанаас тусч जैन те. Сүүдрийн бас гоё тэмдэглэгээд гэрлээ үлдээгээд маш гоё тийм зөөлөн ажиллагаатай ажиллах хэрэгтэй. Бас хамаагүй харандаагаар бас чанга дарж болохгүй. За мөнгө хоорондын одоо гэрэл сүдрийн ялгааг нь бол одоо ингээд гоё гаргаад өгөх хэрэгтэй. За усан дээр нь одоо ерөөд нэг штрик хийгээд штрик бол айгуугаа тий одоо объемын дагуу хийдэг. Эргэлтийн бит бол тий эргэлтийн яг дагуу куб байх юм бол яг тэр одоо шулуун гоё юм штрикнуудыг гаргаж өгдөг. За штрик бол олон төрөл байдаг л да. Дотроо штрикийг бол одоо яаж гаргаж болно? За одоо ерөнхийд нь бол толгойн пропорц бол одоо ерөнхийд бол болж байна. За одоо хувцсан дээр нь тэр нэг ерөнхий бас тэмдэглэгийг нь хийж хэрэгтэй. Хоолонд орох одоо гэрэл сүдрийг гаргаж байна. За энэ дээр бол таавхан бол одоо ерөнхийд нь бас наад цаанах бас объемыг бас гаргаж өгөх хэрэгтэй байдаг. Эрүүний хэсэг бол наашаага. Хоолойны хэсгийг бол цааш нь түлхэж өгөөд за штрикийг бол одоо бүр нэлээд нарийнлаад те гүйцэтгэлийг бол одоо хийж байна.
За өнөөдрийн дугаараар та бүхэндээ Зарвсон гэж юу гэдгийг бол одоо зурж үзүүллээ. Та бүхэн эндээс бас жоохон ч гэсэн юм ойлгож авсан баг гэдэгт бол итгэлтэй байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. PB телевизэд бэлтгэн хүргэдэг урлагуу нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Мэдээж нэвтрүүлгийн төгсгөлд та бүхэндээ алдартай зураачдын зурсан хар хөрөг хэрхэн бүтэж байгааг харуулах болно.